Татврын хуулийг хэрэгжүүлэхэд бол татвар хураалт өөрөө их чухал байдаг. Аж ахуйн нэгж байгууллага иргэд бол тодорхой хэмжээний орлого оллоо. Тэрнээс ийм хуулийн дагуу ийм татвар төлөх юм байна гэд ногдлоо өөртөө гаргаад тайлангаа өгчдөг. Тэгчээ тэрнийхээ дараа татвараа яг төлөх асуудал нь өөрөө хураалтын үйл ажиллагаа болчихдөг л доо. Хэрвээ хугацаанд төлөхгүй бол энэ нь бол өр болоод яваад байдаг. За өр болохоор мэдээж одоо хүү торгуул алдан бодогдоод нөгөө татвар төлөгчийн хувьд бол эрсдэл үүсдэг. Тийм учраас энэ татврын албанд бол ерөөсөн ногдуулсан татварыг дараагийн улиралд юм уу одоо тэр эхний хагас жилдээ л бол ерөөсөн ямарчсэн хугацаанд нь хурааж барагдуулах асуудал бидний зорилт байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бол Японы татврын албал их туршлагатай. Тэгээ бид энэ талаар бол туршлага судалж энэ хураалтын ажлыг яаж боловсронгуй болох вэ гэдгээр нэлээд ажил хийж байгаа. Тэрний нэг нь бол энэ жижиг хэмжээний татврын өрийг утсаар дуудаж өр нэхэж одоо төлөвлөлт ийм үйлчилгээ байдаг. Дуудлагын төв гэдэг нэртэй. За энийг бол манайх бол одоо үндэсний татврын ерөнхий газрын дэргэд бол нэлээд өргөжүүлээд татвар төлөгчдөд утсаар зөвлөгөө өгөх төв, татврын өрийг одоо утсаар нэхэж төлөвлөх төв. За дээр нь нэмэгдсэн өртгийн албан татврын нэг урамшууллын системтэй холбогдсон асуулт хариултын одоо төв гэсэн үйлчлэгийн төв гэсэн ийм гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ татврын өрийг утсаар дуудаж нэхэж төлөвлөх гэдэг төслийг бол энэ төслийн хүрээнд нэвтрүүлсэн. Японы туршлагад тулгуурлаад. За энэ ямар учиртай вэ гэхээр манай аймаг дүүргийн одоо татврын албад бол олон аж ахуйн нэгжтэй харьцдаг. Зарим нь бол олон мянган аж ахуйн нэгжтэй харьцдаг. Гэтэл энэ дунд бол 1 сая төгрөг юм уу түүнээс доош өртөө юм жижиг аж ахуйн нэгжүүд бол нөгөө өр хураах тэр юм нь бол бас хоцроод байдаг. Хүн хүч хүрэлцдэггүй тийм байдаг. Тэгэхээр эхлээд бол том хэмжээний нөгөө хураалт ногдолтой аж ахуйн нэгжүүдтэйгээ харьцаа тэрийгэ төлөвлөд явж идэл нөгөө жижигүүд ноц орчих гээд байдаг. Тийм учраас энэ өр дуудах төв гэдэг бол тэр бүх дүүргүүдээс тухайн сард одоо 1 сая төгрөг түүнээс доош хэмжээний өртөө иргэн аж ахуйн нэгжүүдийн бүх утас юмнуудыг бол энэ нөгөө Мобикомитийн одоо манай хөдөлгөөний холбооны болоо суурийн холбооны станцуудаас аваад тэгээ захирлынх нь утас нэгтлэн тэр офисийн бүх хүмүүсийн утас руу нь бол залгаж ийм хэмжээний өр байна шүү. Энийг одоо төлөөрэй гэж сануулдаг. За тэгээд 2-3 удаа уцтдаг. За сүүлийнхэд нь бол яг хизээ төлөх үү гэдгийг тохирдог. За одоо энэ 10 сарын 25 гэхэд бид төлнө гэдэг ингээд график юм тохирвол тэрийг бичээд тэгээд тэр тухайн нөгөө татврын албан шилжүүлдэг байхгүй. За энэ А гэдэг компани бол 25-нд яг төлөхөөр тохирлоо ийм мөнгө. Тэгээд тэр нь төлөвгүй юу гэдэг нь бас эргээд 25-нд бас шалгаа дахиад утасдаг. Иймэрхүү юм явж байгаа. Тэгэхээр энэ бол яг зарим хүмүүсүүд бол яхан бас эмзэгэлдэг байх. Одоо нэг утастаал ингээд ерөөсөө ажил хийхгүй юм. Гэтэл нөгөө талаас бол энэ бол татвар төлөгчдийг нөгөө эрсдлээс хамгаалж байгаа байхгүй. Ямар нэгэн хүү торгуул моргуул иймд орчих вэ? Хугацаанд татвараа төлөөрэй гэдгийг сануулж анхааруулж идэг энэ төсөл байгаа юм. За олон улсын татврын хувьд бол манайд энэ үндэстэн дамсан том компаниуд уул уурхайн салбарт их орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтын компаниуд. Тэгэхээр энэ дунд чинь бол одоо өнөөдөр ярьж байгаа тэр нөгөө үн шилжилтийн асуудал. За төлөөний газар гэж ямар байгууллага байдгийг төлөөлөгчийн газар гэдэг тийм ээ. Гадаадын иргэд Монголд орж ирээд ажиллаад цалин хөлс авахдаа нэлээд хувийн гадна нутагтаа очиод авчдаг. Энд бол зөвхөн цалин бага юм харуулаад татвар төлөөд гарчдаг ч юм уу. За тэг үн шилжилт гэдэг үл ялангуяа харилцан хамаарал өгөх компаниуд гадны хөрөнгө оруулалтын компани Монголд тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт хийхдээ бол асар өндөр үнээр нөгөө дэлхийн зах зээлийн юм уу адил төстэй тэр юмнаас бол өндөр үнээр тэр тоног төхөөрөмжөө шахаж нийлүүлдэг гэх юм да ер нь бол тэгж бас ашиг олдог. Тэгэхээр бол тэр толгой компани ашигтай нөгөө Монгол үйл ажиллагаа явуулж байгаа салбар компани нь бол зардал ихтэй учраас алдагдaltaй. Тэгэхээр Монгол төлөх татвар бага. Заримдаа бол бас хөрөнгө оруулалтын зээл юм олгодог. Гэхдээ тэр зээлийн хүн бас тэр тухайн одоо жишээлбэл Азийн орон зах зээл тэр бол хамаагүй бага байхад тэрийг бол манайд бол өндөр хүүтэй зээлээр нөгөө хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу. Иймэрхүү маягаар ингээд тухайн нэг тэр дэлхийн зах зээл дээр толгой компанид гадна байгаа үнийг хийсвэрээр өсгөж оруулж ирж
одоо зардлаа өсгөдөг тэр аргыг нь бол үн шилжилтийн механизм гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр энэс яаж урьдчилан сэргийлэх вэ? Ийм нөхцөлд ямар үнээр энэ ийм одоо орлого ийм тооцох систем, зардлын тооцох систем гэдэг их олон асуудлууд байдаг. Тэгэхээр энэтэй холбогдсон гарын авлага, заавар, зөвлөмж юмнуудыг бол энэ JICA-гийн тусламжтайгаар тэгээд бидний нөгөө олон улсын худалдаа хөгжил хамтын ажиллагааны байгууллага OECD гэж байдаг тийм ээ. Тэр байгууллагуудтай хамтраад ингээд тэдний одоо аргачлал журмыг бол ашиглаад татвар хаалга нэвтрүүлж байгаа. Гэтэ энэ бол өнгөж эхний шатандаа явж байна. Цаашдаа бид нар бол зөвхөн татврынхаа хуулийг өөрчлөхгүйгээр энэ олон улсын жишг татвар энэ аргачлал заавар зөвлөмж юмнуудыг ашиглаад ялангуяа гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээр нэлээд судалгаа хийх шаардлагатай байна. Үнэхээр нөгөө үн шинжилтийн юм яваад байна уу? Аль эсвэл төлөөний газар гिचгээд энд баахан хүний хөслөөд ажил хийлгээд бизнесийн одоо яг салбар компани шиг ажиллаад байна уу тийм ээ? Гадны ажилчдыг урьж ирүүлж ажилуулчаад цалин хөлсөнд олсон орлогыг Монгол бүрэн татварт хамруулж ийн үгүй. Аль эсвэл $10,000 оллоо гэхэд энд $2,000 төлүүлээд $8,000 нутагт нь очихд нөгөөд ийн үгүй гэдэг. Тийм одоо судалгаанууд хийх шаардлагатай болж байгаа. Тэгээ тэрэн дээр үндэслээд энэ татвар хураалт ногдуулалт юмыг зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь цаашдаа бидэнд бас төсвийн орлогыг бүрдүүлэх нэг чухал их уср болох хэрэгтэй юм аа. Өнөөдөр бол Монголд эдийн засаг санхүүгийн байдал сайнгүй байна. Дэлхийн зах зээл дээр нөгөө эрдэс баялагын бүтээгдэхүүний маань үн одоо дийлэн өсчихгүй байна. Тэгэхээр ийм үед бол бид энэ байгаа боломжуудаа ашиглах хэрэгтэй. Тэгжээж энэ төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бид нар ойлгож байгаа. Тийм ч учраас энэ олон улсын байгууллагуудад хэрэгжүүлж байгаа энэ төслүүд бол их ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр бусад оронд аль хэдийн бидний энийг одоо энэ үеийг туулаад өнгөрсөн юмнаас сургамж аваад тэгээд одоо шинэ ноу хау гэх юм уу шинэ туршлага, шинэ технологиг ажилдаа нэвтрүүлж байгаагаар ач холбогдолтой.